За Монгол улс тэгээд энэ Чех улсын хооронд цагдаагийн байгууллага хамтран ажиллана гэсэн энэ гэрээний төслийг бол би дэмжиж байна. Ер нь бид нар бас нэг өөрчлөгдөн шинжлэгдэх ёстой. Тэгэхээр энэ Европын орнууд сая нэг 5 оронтой засгийн газрын төвшөнд хамтарч ажилладаг гэж байна. Тэгэхээр энэ Европын холбоотой хамтран ажиллах эхлэл нь бол ингээд Чехээр тавигдчихж байгаа юм. Тентхийн цагдаагийн байгууллага, тентхийн мөрдөх одоо бүх төрлийн олон үйл ажиллагаанаас бас дан байдлаараа суралцахад бас их чухал болох байх. Мэдээж өөрийнхөө иргэний эрх ашигыг хамгаалах чиглэлд бол бас нэлээд сайн ийм зүйл болох байх гэж гордож байна. Би одоо цагдаагийн даргаасан дээр бас нэг энэ санал хэлж байгаа учраас нэг юм хэлэх гэсэн. Намраас хойш би энэ сонгон хайрхан дүүрэг дээр хүмүүсээс мөнгө аваад орон сууц бариад биш барьна гэж хэлээд тэгээд тэр нь одоо хэдэн жилээр сонжирсан юм яваад сонгон хайрхан дээр би нэлээд ажиллаад. Тэгэхээр энэ сонгон хайрханаас бол биш юм байна. Энэ ерөөсөө бүх нийслэл улс аймагуд ямар үгүй мэдгүй нийслэл даяар хамарсан юм ноцтой асуудал. Тэгээ би ингээ хайгаад явхаар цагдаагийн дарга сонгон хайрхан дээр ингээд нэг хэсэг хэрэг одоо юу гэдэг лээ мөрдөн байцах газар үл. Тэн дээр нэг хэсэг хэрэг ингээд энэ тэнд ингээд иннээс болоод энэ бол ерөөсөө иргэд яваад ямар ч нэмэргүй шахуу гордтгүй юм бий болсон юм байна. Яагаад тэгэхээр тэр дүүрэг хаваар нэг хэсэг уддаг дараа мөрдөн байцах тэр нь салгаж авдаг хаагууяар нь салгаад энэ ерөөс явахгүй байна. Тэгэхээр би ямар санал хэлэх гэж байна вэ гэхээр улсын хэмжээний энэ асуудлыг нэг сэгчилж энэ мөнгө төгрөгөөр хохирсон маш олон мянган иргэн байгаа юм байна. Тэгэхээр энийг нэг шийдэх гарц шийдлийг манай байнгын хорооч гэсэн оролцоод цагдаагийнхантайгаа хамтран шийдмээр байна. Маш их хэмжээний мөнгө завшиж байна. Цаана хөөрхий баг хашаа байшингаа зараад байранд орё гэсэн хүмүүс одоо хос үлдэж байна. Тэгээд эсвэл за чи энэ байрнаас гарч энэ байран дээр чинь бид нар байр бариад ингээ гэсэн хүмүүс маань байрныхаа түрээсийн мөнгийг эхэлж нөгөөдөл нь төлж явсан одоо өхөө байц. Асар их олон проблем байдаг юм байна. Би тэгээ яг хууль зүйн байнгын хорооны гишүүн учраас цагдаагийн дарга байгаа учраас энэ асуудлыг таны сонирхт өгч. Би бас тантай нэг цаг аваад уулзаад энэ тухай бүхэлд нь биш би сонгоны тухай ярих гэж байгаа шүү. За баярлалаа.